Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Сайн бацгаана бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо та бүгдийн өмнө аз жаргалтайгаар Happy 31 нэвтрүүлэг дэлгэхэд бэлэн болоод байна. Төглөгийн үзэгчтэй бүхний гэр бүлийн гишүүн болгон зориулсан Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт бол үзэгслэн гоогоор бялхаж байна бид хоёроос төрсөн өдөр юм шиг л байна. Загварын тайзнаас кино урлагийн салбарт амжилтын гараагаа эхэлж буй загвар өмсөгч Төс хэцүү анги киноны сувдын дүрээс хойш Монголын кино урлагт болон сошиал контентын салбарт тасралтгүй ажиллаж буй сэтгүүлч жүжигчин Уянга анхныхаар зүрхэнд зэрэг дуугаараа хөгжмийн урлагт шинэ өнгө төрөх нэмэн гарч ирсэн дуучин насан буян комеди салбар болоод зөвхөн эрчүүдийн орон зай биш эмэгтэй хүн ч гэсэн энэ салбарт орон зайтай гэдгийг тод харуулсан Big Sister клубын комедиан Номин нарын хүрэлтгүнтэй хүчирхэг эмэгтэйчүүдийн арим өнөөдрийн дугаарыг чимхээр ирлээ. Нэвтрүүлгийн урлагийг хүлээж авсан жүн төрөнд маш их баярлалаа. Том удахгүй ирж байгаа шинэ он шинэ жилийн мэндийг хүргэе. Баярлалаа. За ямар гоё ингэ фокус тогтдгоо энэ чинь аяг. Харин хавцтай болоо. Хоёр орнд хуугаад ээжлээ дөө. За, сонь сайхан 2025 оноод өгнүүл одоо юу болж өнгөрөв яав ээ ёстой божигнуу манай өсгөчүүд. Хаста харахнаа дандаа л мэддэг л дандаа л уран бүтээл сандаа гайхалтай сайхан уран бүтээлч өсгөчүүд байна. За төгсөн. Оо за миний хувьд бол тэгээд одоо шинэ бэбитэй болсон. Тэгэл одоо жилийн эхний хагас нь жирэмсэн байгаад үлцэн хагас нь бол тэгэл одоо хүүтэйгээ нацалтал. Тийм л жил өнгөрлөө одоо. Ээжийн ажлыг ээжийн ажлыг өстө тоглол хийгээл байж юм да. Тэгээ яг амар нэм сонин төрөөг юм шиг байгаа. Яа за гоё байгаа юм. Яаж би бол эмэгтэй байсан бол төрсөн бол одоо өстө зэстэ маш их баярлалаа. За тэгээд дундуур нь 25 он жирэмсэн багтаа кинонд тоглолцсон тийм үү? Өө тийш дээ нэрээ. Яг нэг гид томроог байхад нэг тэнгэр газрын хязгаарт тэгээд олон ангитад тоглоод тэгсээ. Олон ангитад тоглоход бол за дээрээс нь жирэмсэн. Тэгээд олон ангич бас ачаал өндөртөө ядралт хэрэг байв. Яаж? Оо амар. Тэгээд гол нь би нэг кино багтаа жирэмсэн гэдгээ ерөөсө хэлээгүй. Тэгээд хэлээгүй байхаар чинь нөгөө нэг айгүй хайргүй намайг ерөөсө тэрийг тооцоолоогүй болохоор жинхэнэ тэ нөгөө нэг зургаа тэгээд шахаал яг тэгээд тэрэн дээр санагдсан л та. Тэгээд намайг жирэмсэн гэлээ эрхлүүлээд тахын чаашийн тэ ажил тэгэл хойш уйгдэн ш. Тэгэхээр чинь тэгэл ямар ч ялгаа авахгүй нөхдөдтэй хамт нүдж байгаа л тэгэл дууссан ш. Тэгвэл ядаж тэгтээ нэг өдөр хамраачих хэрэгтэй ш. Яг тэгэл юу л юм бэ? Шууд хэлэхэд яг хөөхтэй нэг манай жирэмсэн ээжүүд ойлгох анхудаа найруулагч юм хэлсэн чинь уур үрцэн очсон. Нөгөө эмзэг дээрээ байдаг тэ эмэгтэй юм. Ингээд нөгөө ядраа тэг дээрээс нь жоохон хордлоготой. Тэгэл ингээ юм хийсэн чи бас юу вэ? Яг хөө тэр бол ихтэй жирэмсэн юм байсан л да. Би зүгээр яс яриул би нэрээ жирэмсэн байгаа шүү гэж. Тэгвэр л байсан. Тэгэл дугуулаа юм чи тэгэл яасан нэг л энийг л тэгэл. За 25 он бол төгсөн хувьд бол тун завгүй. Ер нь хамгийн завгүй хүүхэдтэй сайхан эрүүл их боожуулаад за одоо өсгөөд дүүхт бол мундаг том болсон байгаа. За Уянгагийн хувьд уран бүтээл. Оо сонь сайхан. Би ч үнэхээр завгүй жил өнгөрсөн. Тэгээ ер нь ингээ жил эргэжсэн улам завгүй болоод биш үгүй тий. Тэ маш завгүй жил өнгөрсөн. Тэгээд сая сүүлд олон ангит кинонд тоглоогүй ер нь айгу удаан завсралж агаад шинэ одоо кинонд тоглоод тэр маань драма. Тий, драма олон ангит кинонд тоглосон. Тэгээд бээртэй болсон. Бээр авсан. Тэгэхээр чи айгүй их ажилласан мэдэж байсан ихгүй тий. Драма хэдэн сарын хугацаанд хийгдэв? Драма нийт зайд нэг 2 сар орчмын хугацаанд зураг авалтын маань хийгдсэн шүү. Нилээн шахуул үз тарсан байна. Тэгсэн нилээн шахуу үзсэн. Гэтэ 8 ангит тэгээд 8 ангит кино. Гэхдээ нөгөө нэг анги нь л баг нэг бүрийн хэмжээний кино шиг тийм агуулгатай болохоор зэрэг байсан. Нилээн үзээтэй болсон. Ер нь 8 кино ялгах шиг л яг тий. Найз залуутаас босон гэл би одоо энэ студиэс гарах гэдэг. Адаж байгаа юм анкет шатанд явна. Ер нь нэг тий. Эхний шалгалтын шатандаа явж. Тий. За тэгээ тэндээс тэнцэх юм бол ганц нэг уулзч үзнэ. Тий. Тэгээ буцаагдах бас байв. Бас байв тий. За намайг энэ жил айгу хурдан өнгөрлөө. Айгу хурд нэг мессеж л 26. Тий, нэг мессеж л 26. Яг дундуур нь нэг сурж амжлаа. Тэгээд
аялж амжсангүй Монголда байжсэн нэг мэт амар нүд ирэмхий зураг өнгөрлөө. Нэг мэт чинь 100 тэгсэж чинь өвөл болчихлоо. Ямар ч дунд тийм хөлрөл байхгүй тий. Энэ жил ч айгуу сайн. Бүр ямар гээ. Нэг мэдгэд хүй гэсэн байсан дээ шүү. Айгуу сонирхолтой итгэвтэй тийм айгуу завгүй саруудлаа. Насаагаар юу байна? За насаагаар 2025 он маш амжилттай, маш их одоо ажил зүйн мэт ажилласан жил болж өнгөрлөө. Тэгээд бүгэн сенсацсан дунд тэгээд би ч өөрчлөхөөс ээж яг нөгөө хуваараа бизнес эрхлэж боллоо. Өнгөрсөн жил би чинь одоо ажилгүйчүүдийг нэнд ороод тэгээд өөрөө онлайн бизнес эрхлээд одоо сар болгон баг одоо хятад улсыг зорддог болсон байна. Тэгээд онлайнаар худалдаа хийгээ. Дээрээс нь дууга хаяхгүй байх юмсан гэж хичээгээд энэ жил уран бүтээлийн бас айгүй ол зомог өндөртэй гантогоо найзтайгаа хамтдаа 6 сард хувь тавилан гээд шинэ дуу клипийг үзэгчдэд хүргэсэн. За тэгээ 8 сард өөрийнхөө зүрхэнд гээд уран бүтээлийг бас клип гаргасан. Саяхан бас 11 сард өөрийнхөө бас шинэхэн одоо ретро тэгээ хөгжний маягийн одоо 80s одоо тэгээ 80-ад оны стилийн юм гоё дууралттай тийм гоё шинэ клипийг уран бүтээлийг гаргасан байна. За бас л их завгүй жил өнгөрсөн байна тийм ээ. Хятад Монголыг хол бусан хөл шүү дээ гэдэг шиг. Баян явдаг болсон байгаа. Завсраар нь дуулаад уран бүтээлээ тасралтгүй зогсоохгүйгээр уран бүтээлээ төрсөөр байгаа юм байна. За ер нь бол ингэж байгаа нэвтрүүлгийн эхэнд бол би та хэдээс шинэ жил гэхэлэр юу санаанд ордог гэхэлэр мандрин гэдэг хариулт авахгүй ер нь тийм яриа ярихгүй. Нэвтрүүлгийн эхэнд би та нартай зориулаад манай нэвтрүүлгийн зүгээс та бүхэндээ зориулаад энэ гинти бэлэг жижигхэн бэлэг бэлдсэн байгаа. За тэрийг бол гэхдээ энэ студи дотор байрлуулад энэ тэнд байрлуулад нуучихсан байгаа юм. За тэрийг одоо хайгаад ол гэхэлэр ийм гоё үзэсгэлэнтэй бүсгүүчүүдээ ингээд босолж байгаамаар байна. Тэгэхээр одоо өөртөө бит хоёр өөртөө олж өгье заяа. Та нарыг бит хоёр өнөөдөр газар гიშгүүлэхгүй. Яг гişгээд болдгүй. Сваровски чи одоо өдөр Энэ бишээ бит хоёр өдөрч юу. Одоо нэг зочинд бол нэг Сваровски өгөөд бол дампуурд юм уу те. За явтас эхлээд энд нэг нь байна. За энэ төгсөх. уянда. Тустай юм уу тий. За тэнд Насан буй. Тэр хавцаа нэг нь байх Бас нэг амар бэлэг гэж Наваа яачваа харчваа. Хайж чинь. дотор нь гэхдээ ер нь хөгжилтэй асуулт Дэрний чи ард байна уу? дэрний ард байна уу? Оо тийм ээ яна бейсэн. За дотор нь ер нь бол нэг хөгжилтэй асуулт тэгээд манай нэвтрүүлгийн бас юм тэгш Мерсигийн дээж байгаа. Монгол хүмүүстэй тий. Ярьчих юм уу? За асуултуудаа гаргаад тэр Мерсигээ тэгээд бас дундаа сах хэд дээр. За тэгээ манайхан бас энэ ганы нэгэ цэвэр жимсний жуус маань байгаа. Тэгээ бас фейк форц байгаа. Классик коло. Санаа зовлохгүй ямар сахарын агуулмжгүй коло байгаа. Кологоо угаараа. За асуултууд байгаа. Таад Мерсигийн айланд нь амын дуртай байв. Хоёр өнгөтэй. Энэ гоё тий. Харин яг надад яг энэ. Дотроо нэг жоохон бортой идэв шүү дээ. Гааста нэр яг л зөв хүндээ яг л энийг ярих ёстой гэдгийг аюулсаа ойлгосон. За төгсөө асуулт өгч байна. За ингэнэ 25 оны таны амьдралд тохиолдсон гинтийн бэлэг тооцоолоогүй пранк хоёрын сонгодог жишээг үзэгчтэй мань хуваалцсан уу? Одоо ер нь бол нэг юм гинтхэн болсон юм биш үү те? Үгүй одоо ер нь биш те. Хүү гараад тэгээ юунд ч ингэж нэг амир нэг пранк дуулаад байгаа ч юм шиг эсвэл нэг цочирдож мочирдох болцсон шүү дээ. Тэгээ энэ яг ядралт наалтхаа байсан. Юу ч наалтхаа байсан нэр энэ яг ядралттай л холбоотой байх. Би ерөөсөн багтаал ядраад хэлсэн бас. Тэгэл янз бүрийн болох юм бол тэгсэн ок гэлтэй л ээжэд. Нэг тийм өөртөө ачаал үүсэхгүйгээл тэгэл ингээл ер нь өөрийгөө тайван байлгах зорилттой. Тий. Угаасаа жаахан ингээд сандрах ч юм уу те гэхээр ядраад байгаа байхгүй юу. Тэгээд Сандрахаасаа ядраад уу? Сандрахаасаа ч ядраад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг тийм сүртэй одоо пранк энтрийн жил их болсонгүй. Их тийм 50 жил боллоо. 50 жил боллоо тий. Айгуу эмороод орондоо ороод уйлах гэж суудсан байлаа. Үнэ ер нь их байхгүй. Нэг жоохон боддөг шүү дээ. Жоохон ингэж нэг заа тэгсэн мэдэг унтаад гэсэн. Тэгээ маргааш өглөөс ирсэн зогцог тэгэл. Өчтөр шинт нэг эм орох гээд байгаа анзааны байсан да. Тэгээ нэг стресс илээ нэг уулын стресстэй янзын хэдэн стресс байна. Дааж чадахгүй гэдэг шиг. Дааж ядраад байна юм. Тэгээ дааж ядраад байна. За их 50 өнгөрсөн байна. За уянгагийн асуулт өгч юм. Миний асуултаараа ингэж байна. 25 онд таны цахим хандлт нэмэгдэхэд хамгийн их нөлөөлсөн видео ямар агуулгатай бичлэг байсан бэ гинэ. Нуу талбай дээр гараад ирсэн шүү дээ. Вич та засаг зэрэг огцруулаад дэвэр баларсан шүү дээ гэж. Тэгээд яг нөгөө юутай тэр бичлэгтэй холбоотой тэр нөгөө өөрийнхөө цүнхийг нэг жоохон
нөгөө болж байгаа процесстэй жоохон харьцуулаад жоохон нэг яжлах маягтай бичлэг хийсэн. Тэгээ тэр рил болвол маш одоо өндөр хандлт аваад тэгээ хойноос нь нөгөө талбай дээр гарч ихсахтаа үзэл бодлоо илэрхийлсэн тэр бичлэг маань баасан гээд тэгээ тэр болвол яалчгүй үнэхээр одоо сошиал хандлт нэмэгдүүлээ. Тэгээ айгүй олон хүмүүст гүтгүүлээд тэр чинь нөгөө миний байрны лизинг бүтгтээ яг зэрэгцээд тэгээ байрандаа ороод тийм тэгээ байрандаа ороод ингэсэн чинь нөгөө мөнгөөр жагссан болж буцааж өөрийгөө госуулаад тэгээд байрны найраа хийгээд оройн жоохон гүлэмзүүл аяг госаад тэгэл тэр чинь нэг юм гасарсан юм болчих жоох байхгүй гэж. Та энэ лизинг бараг тийм аксдэнаас Нүг гинти юм гэсэн шүү дээ тий. За өстө сори нүү төрсөөс хойш юм болчиход байгаа шүү. Миний гинти юм ч одоо энэ байгаа даа шүү дээ. Сүү тавьсан шүү дээ. Оо за баярлалаа. Нэрээ жах юм болчиход байгаа шүү юм. Тэрийг яг саяхан уянгаа юм ярьжсэн чи дүн гэж орж ирж өдөртэй. Тий одоо нэрээ тийш дээ. Манад байгаа тэр залуу чинь нөхөр. Тийш дээ нэрээ сүү тавьсан юм бэ. За энд бол нэрээ зочирсан юм байна уу? Өстө бодоогүй байсан. За тун удахгүй тэгвэл 20. Тий бодож байгаа. Иргэжил. Иргэжил. 20. За 20 дээр нь очиж шүү. Үйлдэл бүрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошив. Дур булаан төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволүү дээр. Happy 31 нэвтрүүлгийн маань гацуурыг шидэд комедианыхын нэгээр хэсгээр хөгжүүлэн өгнө. Комеди л яргээд ах шиг болтой байна. Тийм юм шүү тий. Юу комеди ярил гэдэг ах шиг байна. Та нар үнгүү юм хэлж болж байгаа юм уу гэсэн. Мөнгөний өгчих гэж. Гацуурыг маань ялаагаад өгөн цацал өргөнө гэдэг шиг юм шүү. За. Баян гацуур болох болтугай. Ер нь их баян богоо энэ дандаа энэ ч байгаа зэрэг баян харагдаж байна. Савраас зочдын маань бас зөндөө байгаа. Миний хэдүүлээ бас хийн гэж дундаа. За. Тэгээд харж ийн Сваровскигоор чемпионцээс нэлээ. Тийм байна. Үзээтэй. Гацуур буухад бол бас л овоо байт юм аа. Би чинь юу яасан? Саний нөгөө жагсаал дээр би бас очиод. Тэгээ очиод би чинь нөгөө эмчнэрийнхээ цалин малыг нэмүүлээ гэсэн. Пайз майз гарцсан эмчнэр. Эмнэлгийнхээ чирээд очсон заа ёс. Тэнд алгаан болохгүй байж байгаа байхгүй. Өстө доор нөгөө бичсэн эмчний цалин сая 500 сая нэмэгдэх шиг боллоо боо юм болсон. Манайх бас жагсаж. Тэгээд энэ жил дээр 2 жагсаалт болсон юм байна гэсэн. Өдөр татвал тэнцвэрч өсвчүүд маань. Тэгээд жагсаа явж исэн чи нэг нөгөө нэвтрүүлэг мэдгүй нэг камер бариул хүрээдэрдэг байхгүй та ингээ комеди хийдэг мэддэг тийм ингээд та ер нь ямар үзэл бодлоо өнөөс яаж юм яаж нэг хэлээ байсан. Ер нь танаа энэ комеди хийдэг хүмүүс мөнгө авсан гэсэн үнэн үү гэж асууж. Би бус нь авцсан баг та гэж бодсон. Би л аваагүй баг та надаа өгөөгүй. Би бүр хахаж хэлээгүй штэ. Уус хинч мөнгө аваагүй нөөний юм чинь. Бид нар нэг тийм мөнгө аваа явж байсан бол төдөөд бас ингэж амьдрахгүй штэ. Тэгээ яг хүчлээ юм гэвэл би нэг өмнө ярьжсэн л ихтэй та нар сонсож байгаагүй гэж магадгүй гэж бодоод ярьчих гэж бодсон. Миний нэг анх шинэ жилд орж исэн юу гэдэг юм аа. Хүчлээ явдал. Тохойч яг нэг өсвөр настай усаад нэг 14 мөрөө 15 насны охтууд ч аяг хэцүү штэ нөгөө яг ямар хувц хүмүүс гэж мэдтгэж болчдөг. Гой хүүхэн шиг хувцал хэлээ хүүхэн шиг хувцал гэсэн. Хүүхэн ч биш охин ч болгож байгаа юм чихгүй. Яг нэг юм завсрын нэг охин шиг хувцлаа гэхэлэр охинд арай нэг ягаад би яг тэр завсрын үедэр миний шинэ жил анх удаа боллоо. Би нэг сургуульд шилжээд орсон байсан. Тэгэл анхны минь шинэ жил манай ээж маань намайг ингээд хамаг юм бэлдэж оруулж байгаа хөөх тэр хувц балаж яваа. Тэгээд ээж миний үсийг ингээд янзлал заяа. Ингэж буржилгаж жагаад ингэж овоолоод дээр нь ингэж овоолонгот миний нүрийг будчихж байгаа. Тэнгүүд надаа нэг юм хар балгаж өмсөлж байгаа байхгүй. Хар юм ханцуун торон заяа. 14 настай өгдөг шүү дээ. Тэгсээ доогуур энэ богинохон тэр бас энэ богинохон балгаж чадахгүй хар шилэн тэрхгүй өмсүүлээд хар үсгэд дугталд оруулчихсан байхгүй. Тэр хамгийн аимшигтай дараа нөгөө ангийн нэг зураг даруулаад дарддаг байхгүй юу? Аав би чаа ингээ өндөр болсон болохоор хамгийн захтна гэл зогссон чи манай ингээ охины нөгөө ээж нэгээ зураг ингээ зааж ирсэн. Над руу зас энэ танаа ангийн баг шүү. Яг тэгж бодсон. Гэтэ харахгүй үсмэсгээ дээр ууз уулчих. Үгүй харин тэгээ дараа нь би ээжд хэлчихсэн танаа аваад гисэн чи өөрөө л тэгээд ихгүй яасан. Би бас яхаа мэдхгүй байсан юм биш. Тэгэл амьдаад гангалаад гангалаа явуулж. Манай ээж чи өөрөө яг тийм хүн чи аргагүй байл гэж бодож юм чи. Манай ээж чи өөрөө шинжилт орохтой амар зүм бүр экстра ордог байхгүй.
титэм битэм зүгөө зөө. Тэр титэм ийм зүгээр титэм биш нэг ийм шох титэмнүүд байдаг шүү дээ. Үсаатан шиг юм. Тийм төмөр ингээд зүгээр яатсан заяа. Тийм амар ингээд урт хар сисиг баллажтай. Тэгээд манай ч тухай захирал хийсэн 2 менежерээ дагуулаад орж байгаа зүгээр. Яа морхон минь. Чорой баг. Тэр зүгээр зүгээр ингээд косми хата 2 шивгчтэй гэж. Би зүгээр тэнд гэртээ. Манай харин ч бүр айгуу даруухан ороосон юм биш үү те. Уул нь бол Яаж ирсэн мэт юм. Англидын көсөмө хатан болгочихгоо л явуулахгүй да. Тэгээ аамаа болохоор амар аамаа бас айгу өрөвдөлтөй шинжилт ордог байгаа шүү тий. Одоо 2 залуугийн конж бол нэг насны л нөгөө юуны Ингээл конж. болц. Ингээл туслаа гангацсан. Тийм шүү дээ. Одоо нөгөө насны нэрээ 2 л конж ээлж ирээ байна уу. Тэгэл нэг арай айгу хавар нөгөө өмсдөг ганган дээр нэг цэцэг шагалж байгаа юм шиг. Тэрээс аав нар бол амар энгийн зүгээр ивтэйх орчиж байгаа. Нэг лаккасаа хуваа цацаал. Тийм. Үсэл 20 мянгаар үсээс цуцлал болоод ирэхдээ зүгээр сэргээл авчих. Яа засгүй 3 талаас нь авчихоо гэл. Нэг тиймэрхүү юм байна. За. Зөндөө байна. За насагийн асуулт өгч. За 12 сард шинэ жилийн сэдвтэй кино марафоны төвчдөг. Тэгвэл 2025 оны 1-р сард хэрхэн шинэ жилийн ямар кинон дээр гардаг шиг хоржоонтой мөртлөө хөгжилтэй үйл явдал тохиосон бэ гэд бодоод би олдгүй. Яг ийм нөгөө хөгжилтэй хоржоонтой гэдэг ингүүд одоо яг санаанд орж ирж байгаа юм алгаа. Хамгийн ер нь хөгжилтэй хоржоонтой юмнууд чинь тэгэл шинэ жилийн яг нэг эд завгүй сард яг 12 сараас ахвалаа 1 сар хүртэл тэнд л одоо ёстой бужигнаа болно өстэй тий. Нэг газраас нэг газар руу. Өнгөрсөн жилийн тухай яриа л да. Нөгөө Гантаа хоёр хамтдаа дуулах байлаа нэг арга хэмжээнд дээр. Тэгсэн чинь нөгөө Чингисийн өргөөг Чингисийн хүрээгээд андуураад зайсан руу очих байсан юмыг бүр нөгөө нисгийн тийшээ яваа. Нөгөө манай Гантаа маань аягүй сайн мэдэмхийрээд тэгээд бүр одоо тэр эд одоо нөгөө тоглолтын үеэр те одоо эд нөгөө төвжрээний үеэр одоо бүр яармаг руу яваад бүр буруу газар очиод бүр тэгээд зайсангийн тоглолт бүр канселтэй бүр амжихааргүй болоод бүр тэгээд зам дээр яармгийн зам дээр тэр өдрийг одоо тэр өдөр тэгээд өнгөрсөн шүү дээ. Тэгээд одоо нөгөө Гантаогоо загнаад уурлаад ахчихсан. Чимэн локейшнийг авахгүй яа. Угаал одоо тэгээд аль болох 50 тэгээд за одоо өнгөрлөө дөө гээл өнгөрсөн дээ. Их л мэдмэрэл явсан бах та би мэдчихна гээл. Тэгсэн. Найзаа тийш шүү гэ цаашаа айгүй нөгөө зохион байгуулалтыг гардаа авдаг. Нөгөө утас мцаар айгүй GPS мэс одоо нөгөө электроник тиймэрхүү юмдаа бас айгүй дуртай сонирхолтой байхгүй юу. Тэгэл амхандаа л айгүй мэдэмхий шүү дээ. Нэрэн дээр л алдсан болохоос уг нь бол яг нисгийнхаа тийшээ бол яг сайхан очсон. Тэгсэн. Уг нь бол зөв локейшн байсан бол ажлыг бол хийгээд карма бол хүндрээд гарч ирэх байлаа. Зайсангаас хаана явж ийн гэхээр хэлхээсээ санаа зовж ямар нэг сэтгэлтэй нэг шиг. За ер нь худлаа өссөн шүү. Худлаа өссөн. Төгжээд алга болчихж байгаа юм чинь. За одоо бол ёстой бүсгүйчүүдэд босгохоос өөр арга алга. Гэтэ ээлж сайхан босгоод энд харагдж байгаа тэр дартсыг харж байна уу? За энэ дартс руу нэг хүн 2 удаа шидэх юм. Сум. За тэгээ 2 удаа шидэх гол зорилго нь бол тэр тоог биш. Дүрснүүдийг зургнуудыг онох зорилготой. Харин шүү дээ. За тэгээ тэр зургнуудын ард заримынх нь ард гарын бэлэг байгаа, заримынх нь ард шийтгэл. Өөх ах биш. Өө ёо. Аялуулна гэж авчирсан. Йоо. Шийтгэл нэгтээ энийгээр нэг гүлгэж харайлгаал бөөм юм болоод ахгүй. 8-д зур. Та нарыг байх юм мэдсэн бол угаал тийм бичихгүйс яа. Би алдчихлаа. Би ихчи дуусаа ингэ Тэгээд дараалал явж байгаа юм. Төрөөг 10 удаа үнсэн тэр. За хамгийн дөхөм юм авч авч болно. За эцсийн шийдэлт бол Сантароо төглөө. Хоёр дахь нь бол бүр хаашааш төгсөн. За би юм гэж ахтаасаа хэлсэн шүү. За Оосон шүү. онсон. Зоогдоогүй л хос. Чи өөрөө сонгоч. Санта юу хонхоо? Хонхоо яхоо. Тэг яаж төрөөс шонх айгуу гоё. За тэгвэл сууж одоо. За. Тэргүй шийдвүлээ гүүхээс бас жоох амар. Яа, ямар дээр шийдэлт юм уу? За энэ ч Ихэл уртал юм харагдаж байна. За шийтгэл гин. За. Ингэх нэ. За өсвөл бол одоо сүүлийн үед кинонд тоглоод энэ дээр л дуршлагдсан байгаа хөө. Санта Клаус руу уцаар ярьж өгнө гэж өргөд төсөөл. 10 секундын дотор 10 секунд уцаар ярих нь Сантатай. Юу гэж ярих вэ одоо? Байна уу гэдэг сэрэг дуусна. Юм өмсч болох юм шүү дээ. Болно шүү дээ. Юу яг ориг Санта анаа л гээл. Тэгвэл одоо ингэж ахыг гарч. За сайн мэн уу Санта юу? Тийм байна сайн байна. Үгүй би одоо штэ тий надаа ярих 10 секунд байна заяа. Би одоо гэр бүлэрээ штэ тий яг энэ утаа дуустал.
Яахгүй нэг Лос Анжелест ч юм уу эсвэл яахгүй Парист өнгөрөөчмөр байна. Та энийг л хийдэг ч гоо. За нөхөр хүүхдүүд ч юм бол явуулчлаа. Араас нэвтрүүлгийн дараа явуулъя минь хүү. За баярлалаа. За. Бас хэрэглээ. За. Бас хэрэглээ. Ер нь шүү. Америк явах гэдэг юм тийм үү? Нэг тийм бодоод байгаа шүү. За явах уу 2026 онд бол тэгэл ямар ч асуудалгүй сайхан. Яваа зугаалаад сайхан аялаад тэндэл үлдчихв. Амны бэлгээр гээл. За уяга. За тэр Оо энэ чихэр шүү. шал буруу. За. чихэрлүүл угаасаа чиглүүлээд байгаа юм шиг байна өөрөө. Яна тэр тэр та буруу цаа бууг харин тий уу. Гринчүү. Цэнхэр өвгөн байсан. Энэ Засаа. цэнхэр цасаа охин бай. За дахиад шийдэж. Орос өвлийн өвгний. Хүн чигнэ хүн бүхэлд нь засаа охин үлгч байж байгаа Харин тий. Яасан бохой би. За цаа бугаа. Яна энэ нэгдэй. Бэг нь уяагаад бэлэг өгчих гэж зүс тараад 4 5 шийдэлээ. Идэлтэн байгаа шүү гэж бараг зааж өгöd байгаа юм шүү. За. Бэлэг нь яг үндэ ганц л байгаа дөө. А тийм ухаа. Ууга. За, уянгагийн гарын бэлэг. Гарын бэлэг. За. Яа. Ихтэй хор орцоо. Энэ сайн нэг юм орсон. Орцоо хор орцоо. Ийм муухай нараа Монгол Яг гэж олон болох тулаад байгаа. Байн би хажууд нь сумын нэг. За, манай нэвтрүүлгийн тэтгэж Evoluderm гээд брендийн гарын бэлгийг гардуулж байна. За 26 онд чи алах юм шүү. За Номи. За. За чи Номи дээр 5 шийдвэрлэхгүй бол зөв хүн ялгсан тоо. За. Энэ үү? За эндээс. За. Халааштай бүхнүүдийг л Хүн л аюу гоё. Чихэс өдөр шиг байна ёо. баха өгтөд тавьсан. Яаж ч Хүлээл Онжин уу юу болж байна? онжоо зүгээр зоогдохгүй л энэ тэр таяг бол яг онсон. Тэр таягийн хойдлын цаас амир их байгаад байна гэж. А өвөөгч гэсэн онсон. Тий, бүгдийг нь онсон. Хамгийн ойртсон одоо өөрөө сонгож штэ. Таяг цаатаа нэг нь дээр онсон. За дахиад нэг шийдэж. За. одоо зоогдчих ч юм билүү. Энэ хүн би юм гаргахгүй гэдэг. Дэлгэц бол юм гаргах. Дахиад нэг шийдэж. За За саа. Гэж бүрээс 200 оногдлоо. За. Санта сонгох уу? Би одоо сонгох уу? Эсвэл Угаасаа санта Сантад одоо. байсан ч тий. за. Сантаг ард юу гэж болох вэ? Бэлэг. Бэлэг үү? Би бол тэгтээ бодохноо бол санта гэхээр Номыг зөрүүж суухгүй. магадгүй те. Юу вэ? Бос. Үгүй ээ. Шийтгэл юм. Та хэр сайн балиач болцоотой хүн бэ гэдгээс сорж үзэх боломжийг олгож байна. Яг энэ зургийг дураагаад балети поз барьж үзүүлэх юм. За ийм Чи үсээ ийм гээд хөл мөлөө яасан юм шүү. Задгаа үлдээсэн юм шүү. Тийм ийм поз байдгүй лөө. Гэхдээ тэгвэл одоо энэ флаштай энэ ч бас эцэм ч хоёлоо гоё тэр поза барайл, ийм поза барайл гоё эргэл. Амар гоё. Ингиж мэн. Аа. Ингиж мэн. За санийх бол шууд бүхий дэвэр үү яаш. Ингээд энэ гач ингээ буухаар буруу. Дэвэрэл болчихсон. Осоо тэрэ барилт. Юур барилчмаар санагчлаа гэж. Тэрээ сайхан ингэж аваад Наач залууч Үгүй, нэг хөл нь яаж хойшоо яваадсан бах вэ? энэ бол яг хөтөд балет чин залуу. Ихтэй хүн байгаад тахын тэгээд чи. Толгоо гэж байгаа юм тийшээ. Аа. За. Оо. Ихчлэн өвшөл угаал болчихсон. За болсон. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх диез дамат. Амьдрал бол аялал. Оо бас За би он За Кевин. шийдвүлээ. Гүн чинь ганцхан нэг рүүгээ шидэхгүй ч болох юм байна. Болно шүү дээ. Хей. Тэр цэнхрийг он гэж байх уу? Мэдхгүй үзээд байна. Упс. За гэрээжтэй Гэрийн орчих. шүүгч. Гэрийн шинэ хоёр. Аль нь хамаа. Гэрийн чинь арга гоё байгаа да. Бид нар яах гэдэг би Бэлэг байлаа гэж бидрэх болохгүй шүү дээ. Яах вэ яах вэ? Өөрөө шийдээ. Энийг хоо. Чихэр. Наад чи хоёр зөндөө бичгтэй гэдэг. За. Билэг үү? Суусуу. Сууч. Тэгтээ сууж байгаа шийтгэл хийх юм байна.
Гэрэнчээр гэдэг байсан. бидгтэй очиж шүү дээ. Яа. Тий. Шийтгэл хамгийн сайн чаддаг нууц авьяасаа үзүүлнэ үү гинэ. Хамгийн сайн чаддаг нууц авьяас. Ямар анзаар би энийг суулж. Тэгэхээр ч одоо нууц авьяас хэр юу ах? Та нар ингэж чадах уу? Хүмүүс яг тийм янз янзын юм яаж тий. Авьяас маяас. Хил мэлээ эргүүлж мөрөөл. Аа за юу ч хийж болох. Тий. Одоо юу яаж болох вэ? Харин гинэ. Энэ гол. Надад юу байгаа вэ? 30 минутын дотор унт чаддаг. Удаад гисэн байхгүй. Одоо машин сайн жолоодно гэж хэлэх юм уу? Машин сайн жолоод. Бүрэн дэрчээ. Мөнгө Нөгөө чухалж харуулъя. Ок яг одоо. Та нар нууц авьяасыг үзэхийн тулд мөнгө өгөх хэрэгтэй байна. Машин сайн барина. Тий. Ер нь ямар ч хэрэгтэй мундаг барьдаг хэрэгтэй өнөөс тутахааргүй янзын сайн барина. Барина. За, Монголын нийслэлийн замын цагдаагийн газар хаяны нотлох уу? За, машин сайн барьдаг ямар одоо студ дотор машин оруулж ирээд бариулттай нэш. За, машин сайн барьдаг байх нь нууц авьяасна. Окей. Бэлгэхээр чинь уянгаал бэлгэсэн шүү дээ. Үгүй байх юм бэ? Гоё үзэсгэлэнтэй өнөөдөр юм Бас шийтгэлээ. Төрсөн өдөр шиг нэвтрүүлэлт оруулж иж та Шийтгэлээ байна. тийм хаахын бүх юм баясгаж байгаа ч одоо. Өөр харынууд байсан бол өгөхгүй те. Дараагийн болмог орцгоо гэдэг. Дараагийн болонд ороо игээд. За муу адил энэ тэтгэх шивлүүдэрийн брендийг баярлаа. гарын бэлэг. Уянгаа нийлээд би ямар ч юм хоцсны ашиг. Ядаж тийм шийдвэрлэгүй байна. Нуу саяас мөр. Арай түргэн бэлгээд авлаа шүү дээ. За. Одоо бол манай өнөөдөр ирсэн зочдтой зориулсан манай SBN телевиз Happy 31-ийн зүгээс 2025 оны онцлог мэдээг хүн болгонд нь тусгаалan зориулж бэлдсэн байгаа. За тэгээд энэ оны онцлог мэдээгээ уншаад энэ талаараа сайхан ярилцаа. Тэгээд онцлог мэдээгээ санал нийлж гин үгүй юу? Заргалтгаар байна уу? Тэмцгээр байна уу охтуу да. Тэрийгээ сайхан. Ой зочдоороо хамаг юм ийлээ гэдэг бодлоо. Эдэн засгүй. Хаад яриад ячихгүй дөө. Миний ийм зургийг айгүй сонгодیں۔ Ийм зүгээр харагдсан баг та. Олон сонгогдож байна гэдэг чинь тэгэл их л таалагддаг юм байна тийм. Ер нь юмнууд дээр танилцуулга юмд оруулахаар дандаа энэ зургийг тавьсан маад те. Моделист төгс загварын карьераа өндөрлөж кино урлаг төчөө үзэхээр эргэлт буцалтгүй шийдвүү. Үгүй юу. Энэ онд үрийн зулаа өнөрлөж хувийн амьдралтаа Аз амжилт дүүрэн байсан тэрээр 2026 онд сайн ээж болон сайн жүжигчний карьерийг зэрэг үргэлжлүүлэх сурагтай. Амны бэлгэр. Үнэн. За ер нь жүжигчний карьер эхлүүлэх гэсэн одоо зорилго бол байгаа шүү дээ. Тийм байгаа. Би ч одоо яг ер нь суралцаал явж байгаа шүү дээ. Айгу Азтай айгу амжилттай яваа кинонуудад ингэ суралцангаа ороод байгаа байхгүй юу? Тэрэндээ бас өрөөгөө Азтай гэж бодож байгаа. Тэгээд Монголын хамгийн үзэсгэлэнтэй сүнс болсон шүү дээ. яа, хамгийн амар сүнс уусам зүтэй. Тийм шүү дээ. Ямар кино байлаа гэж чинь. Тэр нөгөө хин Охлын тойрог тэр нөгөө хин ядуугийн зовлонгийн ямар юм бэ вүлээ? Сэндэр Би бүр анх тэр нөгөө сүнснийхаа дүрд орох болчиход би сэндэр имээг л гусна. Сэндэр имээгээс л амар байна гэдэг зорилготой орсон шүү дээ. Одоо чадсангүй юу? Ваа, сайн тоглосон. За баярлаа. Ер нь бол айгүй аимшигтай цаг агаарт айгүй хэцүү тоглосон. Гэтэ тэгээд Тэгээ өвлийн цагт тий. тий тэр яг нөгөө нэг Тийм модон дуунд гэрт тий ер нь тэр гэрт бол хизээч халаалт байгаагүй. Угаасаа дандаа хүүтэн гэрт байсан. Тэгээ миний тэр нэг буудуулаад нэг үхдэг хэсэг байгаа шүү дээ тий. Тэрнэр ч угаасаа ингээд уул нь буудуулаад ингээд цус садрах хэвчээс байхгүй юу? Тэсэн чинь ингээд шахаж байгаа шүү дээ цусын. Тэсэн чинь нөөх нь ингэж явж байгаа зандаа хүртөөд ер нь бол гадааны хасах 50 орчим байсан. Угаасаа буудууд. Тэгээ би бүр ингээд яг ингээ хөвцсөн. Тэгээ цус нь ингээд нөгөө явж өгөхгүй. Тэгээ ингээд гар үзүүрээс ингээд мэдээ алдаж эхлэв. Би бүр найраа би бүр нэрээ яг өглөө гэдгсэн чи манай найраа зүв шүү зүв яг. Яг тийм шүү. Тэгээд арт гарсан да. Ястаа гоё байна гэж. Артист аа шилтэй харагдчих юм. Тэгээд Тэр кино өөрөө маш сайн кино болсон тийм ээ. Ер нь бол бас сайн бүхэлдээ бол Монголын бас шилдэг аимшиг кинонуудын нэг болсон. Ёстой ядуугийн зовлонгийн тэр сэндэр ихчийг хараад бол бүгд л хүүхэд байхдаа яг зүрхэнд орсон шүү дээ. тийм шүү дээ. Тэгээд би одоо бас аюу тийм залуу хүмүүсийн зүрхэнд орч чадсан байх гэж бодчих. Айгу муухай. Тийм төгсөг сүнс хэрэг цэг яхих яа за албаар л ингэж л байгаа юм байна л та. Тэгээд зөв төгдөөд
Тэгээ яг нөө сүмс чинь бас юу юм бэ лээ. Тэрэн дээр харсан. Ялч ингээд дээл өмсөд нөгөө амар өндөр байхаар чинь сүмс чинь бас аюу юугаар иддэг юм шүү дээ. Би чи өөрийгөө хараад яас юугаа шүү гэлтэй тоглосон шүү дээ. Бас мохай маа гэлтэй. Тэгээ тэр өссөөсөө хорогдсон юмны чинь шалтгаан өөр амар том болчихор тэгээд бүр үзэгч нарт амар ингээ гүн хурдчих юм л та. За өөр ч одоо тэгэл сериал тэгэл мөрч гээл 2 3 өшөө олон зөндөө олон кинонд орсон. Ер нь бол 26 онд бол хүүхэд нөгөө нэг гараас гарахад бол кино руугаа эргээд орох нь байна. Тийм, ер нь бол юу нэг 2 киноны нэг юм яригадаад одоо байж л энэ. Манай өхлийн тойрог 2 гэдэг ч байгаа ш нэрээ. Тийм. Тийм. Одоо нэг нь тэр одоо сүнс рүүгээ дахиж нэг удаа эргэж орно. Хоёлаа үзэж тарна. За. За, ер нь ингээд бодоход аль жанрын кино одоо бүгдээрээ л боддог те жүжигчин чинээс нэг ийм жанрын кино ийм дүр бүтээч гэсэн ингээ тийм гоё бодол байна уу? Гэгэх юм бол. Надад бол би эротик л биш бол за ястай. Тэ эротик л биш бол үлдсэн бүх жанрт гуснаа л гэж. Тэгэх юм бол өстой эротик кино тоглосон байх юм бол бид гурав нийлээл тэмцэж шүү. Санал бол зөндөө ирсэн. Тэгээд угаасаа үгээгүй гэлтэй. Эротик л биш бол бүгдийн. Тий. За, мэдээтэйгээ санал нэгж гэнэ үү? Мэдээтэйгээ санал нэгж гэнэ. Санал нэгдэж тэгээд айгуугаа бас бэлгшээлтэй санагдаж байна. За, ямар ч хэлсэн 26 онд бол тасралтгүй сайхан уран бүтээл тоглоод гахалтай сайхан дөрүүдийг бүтээгээрэй гэж хүсэн яриа. За баярлаа. За, оюунгайг мэдээ. За ингэнэ. Монголын реклам зар сурталчилгаа YouTube контентын ертөнцийг бүтэн базж байгаа сэтгүүлч жүжигчин уянгийн эрч хүч өөртөө ихтэй байдал шулуун шударга яриа хөрөг энэ онд үнэхээр онцлохгүй байхын аргагүй байлаа гэж шүү. Хөдөлмөрч байдал урагш тэмүүлэх хүсэл эрмэлзлийн хүчийг яруу тодор харуулж байгаа бүсгүй маань одоогийн энэ амжилттай хандлагүй кино урлагтаач бас амбиц дүүрэн иргэн эргэлтүүдийг 2026 онд хийх төлөвлөгөөтэй байгаа бололтой гэж. Аль үжээ эргэн ирчээд байна. Харин айгу мэдчихгүй ирсэн юм шүү. Оо ирчээд ах ч байгаа шүү дээ. Та одоо кино үзэхгүй байгаа юм. Би ирчихсэн мэдээгүй тий. Би байгаад байгаа шүү дээ. Би ер нь яваагүй шүү дээ. Яваагүй. 26 онд бол бас өөр кино уран бүтээл. Гоод мэдгүй тэгээд нөгөө би чинь яг одоо мэрэгжлийн жүжигчин энэ биш шүү дээ. Одоо тэгэл найруулагч тоовол гэдэг шиг те хүнд гэхдээ ер нь тоогдоод энэ дүр дээр ажиллаж чадах байх гэж санал авах чинь өөр айгу им за бас намайг ингээд болно гэж харж байгаа юм байна бодож байгаа юм байна гэдэг тэр чинь бас айгу том дагаад нөгөө нэг ихтгэл хариуцлага байдаг гэх юм уу тэрэн шиг тэгээд тийм санал ирэх юм болвол тэгэл зохиолоо уншиж үзээл таалагдал чадхаар энэ төр байх юм бол why not гэж бодчих тий. Би бол уянгайг бол тэгж боддог чинь нөгөө байглаасаа төрсөн авьяастай мэдрэмжтэй жүжигчин ч хамгийн гол чухал юм нь мэдрэмж маш өндөр байх хэрэгтэй. Тийм болохоор мэдрэмжтэй сайн болохоор нэг тийм яг мэрэгжлийн хүмүүсээс бол дутгааргүй сайн жүжигчин гэж боддог. Мэрэгжлийн гişгэд юм шиг. Би харж байна уу? Ард түмэн ингээд нотлоод байгаа. Мойсис сэтгүүл төгссөн. Одоо савхүүд магистр хийж авах шүү дээ гэж. Тий. Хамгийн анх кино тоглохдоо чи бараг оюутан байсан юм уу? Тэгээд нэгдүгээр курст орж исэн тий. Гэтэ Мойсийн нэгдүгээр курс биш Мойсийн нэгдүгээр курс. Вау. Тийм. Тэгээд гоё 26 онд гоё кино бүтээл юм тоглол гоё штэ. Одоо нөгөө манай хүүхдүүд чинь том болоод нөгөө нэг ээжээрээ бахархдаг, ээжигээ ингээд найзуудтай харуулдаг энэ төр яг тийм одоо насан дээрээ байгаа юм байна л да. Тийм нөгөө гинжингийн клипэнд тоглосон ч одоо нөгөө найзуудтай манай ээжтэй рэпер гинжингийн клипэнд тоглосон байсан гэлтэй бүгдээрэнд нь үзүүлж агай бахархдаг. Тэгээ агай олон жилийн дараа ч гэсэн ингээд буцаад нөгөө үлдсэн бүтээлээ харахаар нөгөө миний залуунаас миний тухайн үеийн ингээд бүх зүйл ингээд дэлгэцэнд үлдсэн байдаг нь бас айгу гоё хамгийн том гоё юм л юм билээ. Хамгийн гоё юм. Тий. За мэдээтэйгээ санал нэгж байна уу? За ер нь бол уянга кино ертөнцөөс яваагүй байгаа. Энд чинь айгу гоё магтсан байна. Зөндөө гоё магтаал бичсэн байна. Хөдөлмөрч ийм тэгэл одоо өөртөө ихтгэлтэй шулуун шудраг энэ төргээд айгуу гоё магтсан байна. Тэгээд айгуу гоё мэдэнэ. Тий. Тэгээд магтаал чинь ер нь бас их гоё штэ нөгөө эмгтээч гэлтгүү ер нь хүнийг айгуу гоё улам гялзуулж идэг тийм хүчтэй үгнүүд байдаг болохоор гоё урам уган те цаашаа хөдөлмөрлөх бүр их ирч хүчийг өгдөг. За ямар ч хэлсэн мэдээтэйгээ санал нэгж байгаа шиг баярлалаа. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски.
Бусдаас үргэлж нэг алхмын урд Сико. За минийх болохоор ингэнэ. Нүдний шил шаргал үсээрээ комеди сонирхогчдын хизээний танил болсон бүсгүй гинэ. Энд таалагдахгүй. Би охин. Би бүсгүй биш га. Микрофон барьж комеди хийхээсээ одоо хийснээрээ хээ. Өө энэ үчтэй. Охин байна. Цаана ард олноос нууцлаг ажил амьдралынхаа тухайд гинэ. Энэ асуулт чиг бараг сонсох юм. Happy 31 хөтөлбөрийн баярын хөтөлбөрөөр одоо мэдээлэл хийх болно гэж байна. Араач манай ганц эргэтэй сэтгүүлч бичсэн. Чамаа юу найз залуутай л гэж аахгүй. Юу нуугаад ах уу би. Би ч н одоо өөрөө ангаах төгссөн. Тархур судлаач мэрэгчлээ. Одоо халдварттай ажилладаг юм баггүй юу? Тархур судлаач. Тархур. Одоо нөгөө ковидын үед байжсэн шүү дээ. Ковидын үед нөгөө нэг юм нөгөө хэлмэрч гэж шүү дээ. Хэлмэр одоо нэг юу гэдэг үлээ нөгөө тий дохионоор ингэдэг байсан шүү дээ. Тэр чинь одоо хавтлаг гэсэн үг байхгүй юу? Тэр хавтлаг судалдаг юм байхгүй юу? Одоо ковидоор ярих юм бол нөгөө харьцан бид нар чинь нэг хүний хамгийн анхны гарсан тохиолдлыг нөгөө ямар автобусны бодлоос хаа хүртэл явсныг бүгднийг яасан даа мэдгчүүд тий. Тэр шиг би одоо бэлгийн замын тастай ажилладаг байхгүй юу? Өөши. За наадах ч тухай яри. Нэг хүн байна. Тэрээрээ хавтагчиг яаж одоо олтын ер нь шүү. Тэгэл ер нь юм хоёулахнаа өрөөнд тусдаа орж байгаа л ярилцаал. Яг би өөртөө тэгсэн шүү байлоо. За үнэ илчгээгээ суудаг биш Тий, ер нь цагдаашаа гэж хэлдэг. За байсан шүү дээ үнэ. Тэгээ тэр үнийг авчраад дахиад тэрнээс за үнэ илчгээгээ бодох юм уу? Йоо. Тэгээ гол тэр хүн зарим хүмүүс чинь нөгөө дугаар муугарын гол нь дугаарыг авах хэвээр. Тэгээ дугаарыг хэлэх чинь дугаараа мэдэхгүй тэгээ хүмүүс чинь хөвчлэн ингээд сошиалаар танилцаад яцсан мэддэг болохоор бид нар ямар сошиалаар шууд ямар чатаар сайн байна уу та тэгэж мэддэг нь хэцүү. Тэдэн сарын тэдэн тэгээд. Тэгэхээр ер нь дугаарыг авч ямаар юм бэ шүү. Тийм тийм. Над дээр дараа нь ирээч үү. Амьдрал баян шүү их мангар. Наа чи сүрдүүлэг шигсээс. Сүүл тэгдэг байхгүй. Би нэг л Instagram дээр над руу хүмүүс ингээл бичсэн заяа. Тэгснээр нэг халаад малаадтай стори хийнгүүт хаа нэмж хийдэг вэ очиж үзүүлэх. Та ирээд ирэхгүй юм биш үү? Бүр дотор. Ирээ. Чи ирэхэд илүүдэхгүй. Ирвэл хамаг юмар. Шалгууландаа. Би энэ үзэн л гэж бодд юм шүү. Намайг одоо тэг. Үгүй би үзүүлээд байгаа юм шүү. Шал өөр юм үзэн. За. Амито найз залуутай юу? Одоо хувийн амьдралаа Ганц биш тий. ганц бай. Тэгхгүй яадаг юм бэ чи? Декрет авмаар байна гэж. Декрет авмаар. Яа одоо нийгмийн татвар төлөөд 2 жил болж байгаа ч гэсэн одоо энэ хэр ядарч байна гэж. Жигс ч мэгсэн юм жаа. Бали. Нийгмийн татвар багсан гэж. Тэр их ажлаа хажуугаар. Тий тэр их. Яста бүгд чинь нууцыг мэдэн шүү. Залуучууд надад жоохон айгаад ит юм шиг үлээ. Гоо яг мэрэгчлээ чинь зүгээр яг мэдээд яг гэртээ хойлоо чи тэгүүл яхаа. За. Би ихтэй ажилдаа ороод удаагүй шүү дээ. Ажилдаа Таны тархурыг судалж байна би гэх. Бас юу яах имэйл юм байна л да тий. бас дээрээс нь комеди эднэр хийдэг болохоор ер нь өөрийг нэрчнэ гэж айгаад ит юм шиг. Төгөөсө тэр юу хаа комеди дээр тэгэл нэг тайзан дээр гараад Би ч яг X-га ярьсан л та гэж. Тийм ингээд яриулахаас тийм бас Тэ тийм юмас айж ивэл тийм ир хүнээр яах. яа. Сонсч байгаа залууч та гэж. Би декрет авмаар байна гэж. Шууд илчлээ шүү. Чи чадах уу? Декрет амар анл гэдэг юм шүү. За 26 онд нэг декрет өгөх хаа нэг. Нэг нь зөрөгтэй аавыг ямар ч комедигаас айдгүй тийм. За оны онцлог мэдээг нэ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө шүглүүлээгч үзэгсэлэнт ирвэхээ дуучин ил насан буян нийгмийн асуудалд дуу хоолойгоо өргөхийн хажуугаар шинэ уран бүтээлээр сонсогчдийнхоо чихийг мэлахаа мартсангүй. Шинэ оны босгон дээр Burning Soul хэмээх өвөрмөц нэртэй өнгөлөг клиптэй шинэхэн уран бүтээлтэйгээ Happy 31 баярын хөтөлбөрийн тайзнаа сонсогч түмэнтэйгээ уулзсан гин шүү. Ер нь дуулаачаа гэж тулгаж байгаа байна. Энэ дууга дуулах гэдэг шиг байна тий. Энэ жил чинь бас гоё ажиллаач амжуулж гин уран бүтээлээч бас хийх ёстой. Ер нь явж хүний амьдралын хамгийн чухал зүйл бол
бие махбодын эрүүл мэндээс гадна бидний сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Тэр зүйлээс шалтгаалж бид нэр бие махбод байна өвдөхгүй юу, ажил амьдрал дээр амжилттай сайхан явах уу, аз жаргалтай амьдрах уу гэдэг зүйл хамгийн чухал байдгийн байна. Гэдгийг л маш сайн ойлгож авлаа. Тэгээд ойлгох ёстой юм ойлгоод ухаарад суралцаад тэгээд ямар ч гэсэн гоё уран бүтээлүүдээ хийгээд цаашдаа өргөжлөндөө дуулна. Бизнес эрхлэгч вумен болно гэж бодож байгаа. Тэгээд гэх үечлээ ийм сонирхолтой байна да. Дэлхийн олон улсууд маш олон улсууд байгаа шүү дээ. Олон орнууд байгаа. Тэр орнууд шинэ жилийн баяраараа хийдэг маш олон янз янзын заншлууд байдаг юм байна. За одоо жишээ нь одоо гүүрэн дээр лаа асааж байх ч гэнэ үү. Долоон ширхлээ асааж цонхороо хог шидэж юм байна. Цонхороо хогоо аяг талчууд аяг тавгаа муу юм хайдаг гэдэг цонхороо яд юм бэлээ. Хэрэггүй юм гаргаж байна. Тий. хэрэггүй маа гаргаж. Монголд цонхороо хогоо хайж болохгүй болорсон юм. Бас идэгсэн. Европт янз янз л юм бэлээ цааш. Тавгаа хагалдаг гин. Тавгаа хагалгууд хит их одоо ингээ сайн хагарвал аз жаргал ч юм уу тий ёндоотой гэсэн үг юм бас. Тэр нь одоо Бразил гэсэн л тийм. Шааза хагарахыг азтай гэж үздэг шүү дээ. Тэгээ гэр мөртэй юм хаглангууд өөстөө нэрээ гэл. Тэг Монголдоо бас айгүй төстэй юмнууд байт юм л. Аль улс үлээ Монголын цагаан сараараа бууцандаа юм зоос юу торг морг хийдэг шүү дээ. Тэрнтэй адилхан өөр аль улс тэрний санд хойш өрөндөө тэгж хийдэг гэнэ. Зоос мос хийж. Тэгээ тэрийг эдсэн хүн бас эд баялгаар илбэг байдаг гэнэ. За тэгээ дээрэс нь бүх юм одоо энд байгаа зургууд бүгдээрээ онцлогтой сонгосон хүмүүсийнхээ 2026 оны өнгийг тодорхойлсон юм зурхаа байдаг юм. Тэр зурхааг дөрөв зурагнаас яг хамгийн их юугаа сонгох гэж. Тэгээд төлбөрийг нь бол тэгээ сүжгээрээ штэ. За ийм зураг байна. Энэ юу вэ? Энэ пиршки. юм шүү. За энэ чи цохорхоо. Энэ хаалт цэцэрлэг юм шүү дээ. За энэ бол нэг юм ягаан хааны баримлаа. За аль нь нүдэнд дулаах харагдаж байна. Аль нь өөрт нь өөрийг нь аль энэ зургийн аль нь таныг дуудаж байна. Ногооныг би авъя. Ногооныг уу? Угаа нэг цохорхоо. Цохорхоо. Төгсийг бол энэ дуудаад байна. Бөөнөх. За давхцаж болно шүү. Би энэ бас Цохорхоо. За авгаа. Ийд борц гэнэ. Борч наа. Борч дуудаж гинөө. За зурхаа гэхлээр сонсъё. За далхыг сонгосон хүн хэмлээ төгсөөлөө тий. Уянгаа юу. За далх сонгосон та айсвэ ондоо өрт тариа шиг амжилтын ургац хураах нэгууртай. Энэ зөвхөн хоолоорч хязгаарлагдахгүй. Ирландчууд шинэ жилийн өмнө гэрийнхээ хан дээр зус сар зориулж авсан далх тогшд юм байна. Энэ шинэ жилийг цэвэрхэн эхлүүлэхийн тулд муу ёрийн сүнснүүдийг гэрээсээ зайлуулах ёстой гэж үздэг холбоотой. Далх тогшсны дараа ирландчууд гэрээ сайтар цэвэрлэдэг юм байна. Ер нь бол эх ондоо бол тэгэл өр тариа шиг байна гэдэг чинь амжилт бүтээлээр дүүрэн баяжнаа. Эд байлгаар Зүү юм Тэгээд ирландчууд далхаа хан тогшсны дараа цэвэрлэл аргагүй шүү дээ. Тэр чинь хан тогшчоор чи өөрмөг үүсэн тэгээд цэвэрлэхээс өөр аргагүй болдог баг. Цагаан бор цэцгийн мөчөр сонгосон таны зүүн айсвэ онд биелэх болно гэнэ. Бодсон сасан бүх юм нь биелнэ л гэсэн. яг зүүн бэлттэй байх. Харис явах нэ. Үгүй Америк штэ. Америк гэлээ. Тэгээ Парис Америк хоёулыг хийсэг. тийм үү. Бүр тэгж үү. Тий, бүр 26-нд Монгол байхгүй юм баг ч юм. За ирландчууд бас л цагаан бор цэцгийн мөчрийг 12 сарын 31-нд дэрнийхээ доор хийж унтвал ирээдүйн зүм биелнэ гэж үздэг юм байна. Ирландчууд талхаач товшоод тийм юм тий. тэгэл цэцэгч дэрлж унтаал тэгэл байж идэг хүмүүс юм байна л да. За цохорхоо. Битээр сонгосон. Хоёр хоёлаа нэг цох ажиллах юм уу тий. Цохоргоо сонгосон тий. Шинэ оны Азийн сахиу сонгосон та азтай явдлаар дүүрэн байх болно гэж. Хураа. Азтай явдлаар дүүрэн байх гэж. Одоо тэгэл ёндоотой байна л гэсэн үг шүү дээ. Түрүүн тэр даарт шитгэд яалаа. Шийтгэл авлаа. Хамгийн одоо бүх барцсан сая энчэл гарчлаа. Герман Австри улсад найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ аз өрөөж бэлэгдэх хэд хэдэн зүйлсийн байдгийн нэг нь цох юм байна. Умард Европын орнуудад хэрвээ шөрөн цох бие дээр тань сувал азтай явдал тохиохын бэлэгдэл гэж үздэг. Харин Италид шөрөн цох унтлахын өрөөнтэй нь орж ирвэл аз тохиохын манай моготой л адилхан юм байна. Орон дотор зүүдлэгдүүл декрет гадаа байвал манай шуу баадагтай адилхан багхгүй. За юм зохио. Бас юу гэдэгсэн шүү дээ. Ийм нэг цох мах хон мэнд явж байхад таарчих юм бол чихэр өгөндөө гээд. Тэгээд албаар имэдэр очтод чихэр авъя. Яас цох таарсан.
Тэр шиг л юм байна шүү. За ер нь бол тэгэл 26 бол ямар ч асуудалгүй авс ямар эд баялаг одоо хүссэн болгон биелдэг тийм л жил болох нь дээ бүсгүүчүүд минь. За баярлалаа. Тийм шүү дээ. Болоо болно. Би бол их сайн амтай хөө. За тэгээ түрүү бол хэдлээд нэвтрүүлэг эхлэхэд энэ хоёр гацуурыг ярьсан шүү дээ. Энэ хоёр гацуурн дээр одоо энэ өлгөөстойгоо чимэглэл хийсэн байгаа нотогрит гэдэг ч тийм ээ. Энэ дээр манай нэвтрүүлэгт орсон оролцогч нар маань бүгдээрээ 26 оныхоо хүсэл, зорилго, одоо мөрөөдөл юу хүсэж чинь тэрийг бичиж байгаа юм. За тэгээ тэрийг эх оны яг 12 сард одоо өдөд гэсүг дэлгэж уншиж өгөх юм. Тэгэхээр одоо таны энэ дээр бичсэн зүйл маань биелжүүгүй юу гэдэг хэдүүл эргээд нэг харах нэ гэсэн үг. Тэгэхээр та хэдийг энэ дээр гоё активитэн дээр өөрсдөө 26 оны зорилго бүх юмаа бичээд манай хоёр гацуурыг чимж өгөөч ээ гэж хүсэж байгаа юм аа. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. Тэгээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Наран групп маань 35 жилийн бас энэ жил тохиож байна. Наран группынхаа баяр хүргэе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Гранины цэвэр жимсний жуус. За тэгээд Big Force Classic Cola сахарын агуулмж хамгийн багатай кола. За тэгээд Италийн алдарт Bottega брендийн Ориглон Дарс, за Mercy, за Damat, Swarovski. Одоо Туркийн алдарт Damat брэнд. Тэдгээр хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа бүгдэнд маш их баярлалаа. Та бүхний бас хамт олонхын гэр бүлд над саргал хамгийн сайн авахыг хүсээрэй. Нэвтрүүлгийн ивент тэгш байгууллагуудаа чин сэтгэлээсээ баярлалаа гэдгээ хэлж байна. За өнөөдрийн эрхэм хүндтэй зочид маань бол загвар өмсөгч төгс, жүжигчин сэтгүүлч уянга, комедиан Номи, за дуучин Асан буян нар маань оролцож байгаа. Тэдгээр оролцогч нар яг одоо 2026 оныхаа хүсэл тэмүүлэл зорилгыг бичээд студийн маань хоёр гацуурыг чимж өгөх гэж байна зөвштэй. Та нар газар гიშгүүлэхгүйгээ хэлсэн шүү дээ. Алийг юм. Энэ ансар өдрөө бичиж болох гоё юм тий. Энэ арай цөөхөө юм шиг харагдах юм байна. Тий. Өнөөдөр ч идэм үү тий. Гаавга нилээн дээр үлгий заа юм. За. Өөрөө За. шившлэг хийж байгаа үлгэнэ. За. Ой. Бүгд нь чи гэрийн даалгавар өгсөн. За тийм. Санжаа үстэй. Ийм залуу бас байхгүй шүү дээ. Болзон өгөөгүй шүү дээ. За одоо энэ гал тэргийг харж байгаа шүү дээ. Энэ гал тэрэг бол одоо 2026 онд төрүүлээд хөдлөх гал тэрэг. Энэ дотор энэний ачин дотор маш олон зочдын маань бас ийм юм зүйлс байгаа. 2025 оны өөрийнхөө хамгийн сайн хувилбар. За чиний тэр үеийн тэр шийдвэр зөв байсан. Тэр хийсэн үйлдэл чинь зөв байсан шүү. Чамд баярлалаа гэд өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг нэг зүйлдээ шингээгээд энэ гал тэргэнд ачиж явуулах. Тэр нь 2026 төрүүлж очиод таныг өшөө илүү гоё энергиэр дүүрэн хүлээж гинэ гэсэн үг. Өөрөөрөө бахархсан хамгийн зөв зүйл нь гэх юм бол өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадж байгаадаа өөрөөрөө бахархсан. Яа тэгэхээр надад ямар нэгэн ухаж түнхүүлэх зүйл байхгүй, ямар нэгэн буруу алгасан зам мөр байхгүй. Эргээд хүмүүсийн одоо аманд ч юм уу, халаасанд ч юм уу, атганд ч юм уу орох ямар нэг зүйл надад байхгүй. Тийм айцгүйгээр яг үнэнч шудраг зөвөөрөө хөдөлмөрсөөр өнөөдрийг ирсэн нь миний эргээд айгүй том хамгаалалт болж байгаа юм байна гэдгийг мэдрэх надад хамгийн гоё байсан. Яг тэр үеийг тэр мөчтөө өөрөөрөө их бахархсан гэх юм. Өдөө хүртэл зүв амьдэрсэн да. Ядаргаад тийм. Юм л бол оохоо. Тэр сайхан одоо цаашдаа үргэлж ийм зүв амьдар тэгээ дээрэс нь хөдөлмөрлсөн тэрнийхээ ачаар хөдөлмөрлсөн сайн сайхан бохолгоныг хүртсэн ийм жилүүд байх болно гэд шингээгээд наадах чинь ямар бөгж үү? Энэ ингээд Moonstone гээ сарны чулуу гэдэг нөгөө нэг эмхтэй хүний сэтгэл хөдлөлийг одоо балансалдаг тийм чулуутай бөгж. За наад чи бол тэр хайцаа. Ахиухан зөмөрч боллоо. 10-ыг зүвч юм. Яхаач болцсон байдаг те. Бүх сэтгэл хөдлөлийн барьцсан 10 бүгд. За хийлээ шүү. За 26 онд төрүүлээд хөдлөө юу? За. Гал дэрэг. Өөстө мундаг төрсөн. Гайхалтай төрлөө би. Гайхалтай төрлөө би. Харин тэгээд Өөрөөрөө төрсөн. харин гэхдээ гол нь ингэж авахгүй би ч бас нөгөө нэг юм охины гарч байхдаа би нэг тэгээгүй маа. Энэ удаа жирэмсэн байхдаа би ч нөгөө нэг
төрхийн үед нөгөө эндэгтэй ээж нарын ингээл тиймэрхүү юмнууд судалсан байхгүй би дахиж төрөхгүй болтлоо өөрийгөө айлгахлаа тиймэрхүү юм судлаад тэг ер нь бол надад нөгөө төрөх тийм төлөвлөгөө байгаа юу мөөд амьд гарч ирж ивэл болоо гэд яг ингээд хүмүүс чинь анзаарсан чинь манай Монгол эрэгтэй хүмүүс тэр зүг эднийг санагцсан байхгүй нэг төржил байдэн шүү дээ тэнгуут чинь одоо төрхийн хүндрэлээр тэг нүг төрхийн хүндрэлээр одоо бас ер нь айгүй олон эхчүүд те дэлхийд даяар ярих юм бол бүр айгүй олон хувьтай эхчүүд ер нь өнгөрдөг байгаа байхгүй юу айгүй амар тэгээд тэрийг одоо бас би судлах жаахан буруу санагцалтай надад гэхгүй өөрийгөө айлгаа хийсэн гэдэг. Харин тэгтээ бас яг хөө энийг бас мэдэх хэрэгтэй юм шиг санагцсан. Тэр чинь тийм амар ороод төрөөл гарч ирээл гэ байдаг юм бас биш те. Тэр одоо ер нь энэ болгоныг одоо тэндээс амьд гарч ирсэн эмэгтэй хүн болгон бас мондох шүү гэдэг. Одоо өөрийгөө мондох шүү гэдэг энийг ахиж. За 25 онд бас өөрийнхөө бас нэгэн хувилбарыг хороо дэлхийд нэмлүүлсэн маш сайн төрсэн өөрөө. Чичээс та насан туршийн хамгийн гоё уран бүтээл үстэй. Хамгийн сайн уран бүтээл. Тий яг үнэ. Энэ амьдралын хамгийн том уран бүтээл. За тэгээ 26 онд гаргасан ороод авчиж ирсэн уран бүтээлтэйгээ хамтдаа аз жаргалтай дүүрэн амьдрах болтугай. Баярлалаа нэмэлээ. За Номи юу авчирсан чи? Хүнд бэлгэнд авч ирсэн юм. Гэтэ Тэр нэртэй хүн өгөөг шүү. Юу гэж тийм уухаа тий. Нэг залуу үзэж явах тийм энэ оо. Нэг юм бүгж байна. Би нэг айхтар бүгж зүгүүд идэггүй. Гэтэ ер нь энэ айгу гоё бүгж. Гэтэ ямар ч чулуун бол тэр мөрийг бол мэдэхгүй байна. Стресс бол тайлдаг байх гэж байна. Сэтгэл санаа бол докторжилдаг байх. Миний хувьд энэ жил би нөгөө өөрийгөө олохтай айгу нэг алхам ойрцсон болов. Одоо бидний үеийнхний ярьдаг юм шүү дээ. Өөрийгөө олохгүй, нэм юм болохгүй, өөрийгөө ойлгохгүй нэг тийм. Тэр шиг би нөгөө яг миний нөгөө тэр зориод байгаа зорилго би яг нөгөө өдий хүртэл нөгөө хийж явсан үйлдэлүүд маань их тийм өөрийнхөө төлөө үйлдэл хийсэн айгу ховор байсан аахгүй. Тэрийг айгу сүлд гинт сайхан найзтайгаа зүгээр алхаж явж байгаа. Чи ингээ яг юу хүсэж байгаа ямар байгаа ингээ ингэмээр байгаа юм тэгмээр байгаа юм гэсэн надад нөгөө хүсэж тах нөгөө зорилго мөрлөө юу ч байдгүй. Тэгээд найзд нь тийм байхгүй шүү дээ. Найз биш нөгөө айлын том. Тэгэл нөгөө ингэх ёстой чи тийх ёстой дүүнэрээ харах ёстой ингэх ёстой тийх ёстой гэл их сургуульд харах ёстой юм хийх ёстой гэл намайг чи комеди момент хийж аах нөгөө эсрүүцчихсэн манай гэрх. Яг сүүл рүүгээ тэгэл эвлэрэл ойлголцсон л доо. Нөгөө хүний үгээр дандаа амьдэрсэн. Тэгээд би тэр яг сайхан ойлгосон байхгүй. Хүний үгээр амьдэрсэн би яг миний хүсэж байгаа юм тий амьдрал чинь яг миний амьдрал юм уу? Хин нэгнийг хүсэж байгаа амьдрал юм уу гэдгийг яг нөгөө эргцүүлээд нэг ойлгосон нэг тийм үе байдаг штэ. Тэрийг яг энэ жил би мэдэрсэн аахгүй. Тэгээд давхар бас өөрийгөө юу ч гэсэн хөгжүүлээ гэж бодоод мэрэгчлэрээ бас давхар сурж байгаа. Тэгээд тэрэндээ л талархаж байна да. Чи айгу мундаг шүү. Өөрийгөө чөлөөлсөн. Өөрийгөө тэрвэрье. Тэр үйл үгээ шингээ. Эргэлтийн цэгийн жил байсан юм шүү тийм. Бас тэр бол бас маш чухал жил үстэй. Ер нь эмэгтэй хүн эмэгтэй жилтгүй эрэгтэй хүн ер нь яагаад амьдраад байгаа гэдэг зорилгоо ойлгох чинь л ер нь баг амьдралын дараагийн шинэ үеийг эхлүүлдэг юм шүү те. Эмэгтэй хүн бол яг хүүхдтэй болохоор яг тэр мэргэлтийн цэг нь болдог байх гэж боддог шүү. Ер нь яг за илүү ухамсартай. Өөрийгөө өстөж босгож сэрэх шалтгаан чи юм. За би нэг ийш. За. За ингээд ачиглаа. За ямар ч ч. Юм яваа за. За ингээд ачиглаа да. За. Юу барьсан сууж энэ боговчл барьсан сууж энэ та. Энэ нөгөө чулуу. Усан яган болор байхгүй юу? Эн чинь нөгөө нэг тийм одоо гоё хайр. Ингээд амьдрал чи баг миний ажил суусан айгүй юм биш үү? Тэгээ угаасаа хүний амьдрал чинь ганцхан нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр биш. Ээж аав, эцэг эхийн хайр тэгээд ажил хамтран ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн бие бинийгээ одоо ирмийн хайраар хайрлахгүй ч гэсэн хайр хүндэтгэл дээр ер нь амьдрал бүх юм дээр ер нь хайр хүндэтгэл хайр аягүй чухал. Тийм болохоор энийг сонгосон. Тэгээд 26 гайхалтай уран бүтээлийн онгод хэмэр тай хүн болгоны зүрх сэтгэл төрсэн тэр гайхамшигтай хит дууг ихшиглүүлсэн тийм гайхалтай хүсэл мөрөөдөл нь биелсэн гайхалтай жил байх болтугай. Тэгээ мэдээч хэрэг маш гоё өөрийнхөө хүссэн дэлгүүрээ байгуулад амжилттай гоё бизнес вумен тэгээд өөрийгөө спонсорлоод уран бүтээлээ хийдэг. Тийм гоё чадaltaй мундаг гоё эмэгтэй болсон байх болов уу гэж би бодож байна. Эх оны одоо хайпи 31-т ороод ярих юм бол гоё тэр гоё юмнуудаа магадгүй бас одоо нөгөө
Чи юу даалаа? Секрет. Секрет гэдэг. Чи юу гэдэг шүү дээ. Магадгүй бас манай охин бүр 8 настай. Ээж нь надад дүү гаргаад өгөөч гэд бүр зогсоод айгу нэхэд бүр ямар сони хүүхдээс ингэт юм а гэд бүр магадгүй бас тэ хайр маш гоё. Намайг байгаагаар нь хайрлах тийм гайхамшигтай хайр дурлал бас айсуу байхаа. Тэгээд ингээд ачуулъя да. За 26 онд бол энэ хоёр маань сүлгэр гэдэгтэй ирэх нь ойлгомжтой боллоо. За тэгээд дэлгүүрийнх нь бараа, шинээр нэг дэлгүүрийнх нь бараа балах шиг гүгээд уран бүтээл нь одоо Монголын ард түмний чих, сэтгэл, зүрх бүх юмыг баясгасан, бүх мэд сайхан мэдрэмжийг төрүүлсэн тийм сайхан бүтээлийн эзэн болж бүтээлүүд гарах болтугай. Хүсээрээ. Батэршээ. Хүрээ. За ингээ 2026 онд л хөдөлж байгаа юм да энэ ингээд. За та нөгөө хажуу талын нөгөө номыг ламбарт одоо хаа. За. Бицэва. Газ дуусах юм. Одоо яг орсон яа. Газ дуусах. Одоо газ нөгөө бэлэн. Ягаан болор. За дэлгэр амын дарч. Энэ нөгөө өгсөн юунуудыг чинь хоронд баартарч байгаа. Энийг аваа байж түр. Өгцнийх нь оронд баартарч байгаа шүү. За манай Наран группийн гарын бэлэг энэ жил бас Наран группийн маань 35 жилийн болж байгаа. Наран группийнхаа 35 жилийн баярын мэндийг хүргэе. За тэгээд баярлалаа хүрэлцээр чамтай цагийг өнгөрөөсөн. За бөөн бэлэгтэй харих нь дээ. Харин тийм. Их буянтай хоёр залуу байна. За юм хагаргасан. Дөнгөж сэрч. Баярлалаа. Ямар гоё. За баярлалаа. Та бүхний 26 онд ер нь цаашаа бүх оных нь амьдралууд наад жаргал хамгийн сайхан бүхнийг өсөөрэй. Амьдралын өдөр хоног цаг минут болгон наад жаргал энэ төрөөр дүүрэн байх болтугай. Монгол улсаа чимж, Монгол улсаа ха бүсгүүчүүд охтуудыг залуу үеэ төлөөлдөг юм сайхан үзэсгэлэн гоонд чинь эрчүүдийнхээ өмнөөс талах гэж байна. Баярлалаа. Өмнөж чимж яваарай. За бүгдэнд нь шинэ оны минь төргийо. гэдэг хараа. За бүгдэнд нь шинэ оны минь төргий. За тэгээд энэ цагаан цаг мөчид одоо үзэгчдийнхээ өмнөөс энд байгаа студид байгаа бүх хүмүүсийнхээ өмнөөс бооч насан буянгаасаа нэг хүсэлт байна. Бид бүхний одоо студийн тайлбар айдууны мэдлэгээ бариач гэж хүсэж байна. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Чихвчээ зүгээд эрт хүчээ дүүргээд эргчүү зовisen айдалтаа би гарсан нэг хивэн цотгогдож нэг химнэлт хуурдах миний сонир хол биш басандрал минь биш. There's a fire burning
үзэгчтэй Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэлээ. Дараачихаа дугаараар эргээд уулзлаа түр баяртай. Happy 31 шинэ оны мэндүргээ. Баяртай. Одоо station ирлээ он цагийн хугацаа эргүүлж явна. Орчлон даяар гэлцэх өнөөдрийн баярын нэр цангинаа. Happy 31 гэртэн хонсэлиглаа. Хайр дүрмж бүхнийг бид хуваалцаа. Нэсвэн он цагийн түүхий гэрэлтүүж сэтгэл рүү тусах шинэ жилийн он батнаа. Гэр бүхний нэмсэлж гэрэл шиг дулаан цагийтэй.